Олимп болсон ингээд 70 хүртэл ингээд нэг 20 жилийн хугацаанд бол эдийн засаг нь бол айгүй өсөлттэй явж байгаад 1980-ад оны ерөнхийдөө хөрөнгөний зах зээлийн тэлэлтэнд орж иж байгаа гэсэн. Японы банкнаас чи зээл авахын тулд банк чамд мөнгө өгөх гэдэг байгаа байхгүй. Тийм ээ. Инфляц нь бүр дефляц. Тийм төвшин зарим үедээ бол хасахтай, зарим үедээ тийхтэй ерөөсөө иргэдийн худалдаа авалт бол ингээд буурсан. Өрийн төвшин болоод маш өндөр байгаа. Тэгэхээр энэ бас ямар нэг байдлаар эрсдэлд орж байгаа гэсэн үг үү? Тэгээ бас нөгөө нэг Японд улсад нь яг зээлсэн хүмүүс нь хаанах вэ гэдэг үзгээр бас Японы өөрийнх нь аж ахуйн нэгжүүд өөрийнх нь иргэдүүд нөгөө нэг янзрынхаа мөнгөийг авцсан ч гэдэг. Тэгэхээр бас нэг талаараа тайвшруулж болох байсан шүү. Тийм ээ тий. Тэгж бас харж байна гэсэн. Бүгдээрээ сайн байцгаана уу? Apex Capital компани зүгээс цуврал болгон хөргөж буй Capital World podcast-ийн маань 7 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр Apex Capital компани ахлах дийлэрцэн давж хүрэлцэн ирсэн байна. За өдрийн мэнд үргэн. За өнөөдөр ямар улсын талаар судалгаа? Японы улсын талаар, түүхийнхэн талаар, эдийн засгийн хөгжлийнхэн талаар, за ерөнхийдөө дэлхийн хөрөнгөний зах зээл, дэлхийн эдийн засгийн нөлөөсөн бодлого үр дүнгуудын талаар ярилцсан бэлтлээ. Тэгэхээр ч одоо Японы чанар, Японы соёл, Аз дэлхийд алдартай байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нэр хүнд энэ итгэлийг олж авахын тулд хэрэг хугацаа, за ямар хөдөлмөрийг зарцуулах өнөөдөр төвтэй. За ер нь Япон улсыг яаж эхлэхдээ ер нь бол түүхийнхэн талаар ярих хэрэгтэй баг. Япон бол маш эртний улс. Эртний хаан засаг бол одоо хүртэл хаан засаг бол байгаа. Тэгээд ер нь бол Японы газар нутаг дээр бүр эртний 10,000 жилийн өмнө хүн амьдарч байсан улмууд бол байдаг. Археологийн үнэт дурсгалууд бол одоо хүртэл олцоор байдаг. За тэгээд яг саяны асуусан Япон чанар, Япон стандарт гэж байна. 1945 онд дэлхийн 2 дугаар дайнд дууссан. Ерөнхийдөө Япон улс бас дайнд нэлээд гол тоглогч байсан. Үүнтэй холбоотойгоор Япон дээр Америкийн нэгдсэн улсын бөмбөгүүд унсан. За Япон улсад бүтэн үйлдвэр, бүтэн зам бол үлдээгүй. Тэгээд дайны дараах эдийн засаг гэж байгаа. Ерөнхийдөө дайнд нэг Япон улсыг тухайн цаг үедээ бол нэг 6 орчим сая одоо цэрэг одоо аримд бол алба хааж исэн. Дайнд дууссан болохоор ерөнхийдөө нэг 6 орчим сая 6-аас 7 сая орчим хүнд бол Япон улсаас нөгөө тэтгэмж гэж тараасан. За мөн дээрээс нь мөнгөний ханш нь маш өндөр савлгаатай иргэдийн одоо худалдаа авах чадвар маш муудаж исэн. Эдийн засаг бол нэлээд уналтад орж исэн эдийн. Ялч 2 дугаар дайны үеийн тэр үед чинь те Япон улс бол нэлээд гол тоглогч байсан. Дээрээс нь одоо өмнөх Орос улсуудынхаа түүхийг аваад үзэн хөтөлттэй. Ялангуяа Азийн улсуудад бол Япон улс нэлээд том нөлөөтэй те. Ихэнх улсуудыг догтлончилж исэн. За тэгэл экспортоо тэргүүлжсэн ч юм уу те. Байж харагдсан. Тэгэхээр яг 2 дугаар дайнд Германтай ер нь бол нэг тал зогсож исэн гэж үзэж болох те. Тэгээд ялагдсны дараа ер нь юу болсон байна? Эдийн засгийн уналтанд орж эхэлсэн байна те. Тэгээд эдийн засгийн уналтанд орж эхэлсэн. Ерөнхийдөө дайнд улсынхаа бүх одоо өрнг санхүү хүн амнаач гэсэн зориулж исэн гэсэн. Тэгээд дайны дараах эдийн засаг бол ерөнхийдөө оронгоороо өөрчлөгдсөн. Одоо 1946 онд жишээ нь Япон улсын мөнгөний ханш айхтар унаад тэр үед болохоор засгийн газраас тухайн үеийн удирдлагуудаас хэрэгжүүлж исэн арга хэмжээг бол шинэ мөнгөнд нэмэгдэж гаргасан байгаа. Хуучин мөнгөнд нэмэгдэхтэйг ерөнхийдөө ашиглахдаггүй шинэ мөнгөнд нэмэгдэх гаргаад банкн дээрээ хуучин мөнгөнд нэмэгдэхтэйг төвлөрүүлээд 1 сарын дараа одоо буцааж олгоно шинэ мөнгөнд тэмдэгтийг тараана гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө иргэдийн зах зээл, иргэдийн гар дээр байгаа бэлэн мөнгийг хурааж аваад шинэ мөнгийг гаргаад тэгж гаргахтаа харин иргэдэд сард одоо нэг 500 орчим йенийг л өгч исэн гэж байгаа. Тэгэхээр нэг иргэдэд их бэлэн мөнгөний нийлүүлэлт хийхгүйгээр мөнгийг нь өөрөө бариад тэгээ гадуурх одоо инфляц ч үгүй юм уу те нэгсэндээ мөнгийг төв банкнд төвлөрүүлэх одоо тийм арга хэмжээнд авсан байна. За тэгээд тэр үед бол Японд одоо чинь түрүү хэлсэн шүү дээ бүтэн зам бүтэн одоо үйлдвэргүй үлдсэн гээд атомын бөмбөгүүд Америкийн атомын бөмбөгүүд Японд дээр унсан. Түүнтэй холбоотойгоор Япон улсын удирдагчид Америктай ерөнхийдөө айгүйх дайны дараах гэсэн үг шүү дээ тийм. Дайны дараах Америктай бол нэлээд одоо худалдааны гол түншлэл хөрөнгө оруулалтын боломжуудыг Америкуудаас нэлээд их авсан. Зээл буцалтгүй тусламжуудаар гэсэн үг. За тэгээд түүнтэй холбоотойгоор Америкийн сонирхол бол Солонгосын хойгийн дай эхэлж исэн. Ерөнхийдөө зөвлөлт холбоот бол Арчлан Солонгос бүгд одоогийн Солонгос улс хоёрын хоорондох Аз твийг ер нь тэр чигээр нь Оросууд далтахгүй гэдэг үгнээс Японыг ерөнхийдөө
одоо өөрсдийнхөө нүүр царайч гэдэг юм а тий хэрвээ Америк буюу арчлалтай нэгдвэл Япон улс яаж хөгжиж болдгийг харуулах тийм одоо бодлого баримталж байсан гэх юм уу. Америк бол сайн орон, Америктэй нэгдсэн улс орон бол ерөнхийдөө ингээд айгүй хурдан хөгждөг гэдгийг харуулахыг зориод ерөнхийдөө Японд маш их зээл буцалтгүй тусламжуудыг олгож эхэлсэн. Түүнтэй холбоотойгоор Японд бол за одоо улсын баялагын юу юм бэ? Япон бол нэг бусад улсуудтай харьцуулахад газрын баялаг тиймэрхүү одоо баялагуудаараа бол харьцангуй сүүлд орно. Яг одоогийн байдлаар бол нийт бараа бүтээгдэхүүн болон хүнснийхээ бараа бүтээгдэхүүний 80% гаднаас экспортлоод импортлдог орн баггүй. Тэгээд тухайн үед хэрэгжүүлсэн одоо арга хэмжээнүүд гэвэл төмрийн үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэрүүдийг барьсан. Дээрээс нь нүүрсний олборлолтыг эрчимжүүлж исэн. Одоо үзэгчд маань мэдэх байх нэг Япон солонгосын дайнтай холбоотой кинонууд байдаг шүү дээ, тийм. Бүр нэг далайн арал дээр очиод нэг нүүрс олборлоод байдаг. Солонгосчуудаас маш олон хүмүүсээ бараг боолын хөдөлмөр эхлүүлдэг ч гэдэг юм аа. Тэр нь бол сонирхолтой зөндөө олон түүхүүд байгаа. Түүнийгээд байгаа ч гэсэн Япон улсын хөгжил бол маш хурдцтай хөгжижсэн гэсэн. Тэгэхээр дайны дараах яг Японы үйлдвэрлэл дөнгөж эхлээд за бидэд нэг 2010-аад ч юм уу баг 2000-ад оны үед бол нэг хятадын бараа бүтээгдэхүүн айгүй хуурамч чанаргүй гэж ярьдаг гэсэн. Япон яг адилхан байсан. Одоо жишээ нь одоо зах сагнуураараа ч юм уу те далайн гаралтай бүтээгдэхүүнээрээ тухайн үедээ бол дээгүүр байр суурь эзэлж байсан. Европ руу экспорт хийж байсан. Тэгээ одоо контейнертэй загас экспортыг хэлэхэд ерөнхийдөө загаснуудынхаа дор хүнд чулуунууд тавьсан гэсэн үг шүү дээ. Бүр тийм мөртлөх кейсүүд гарч ирсэн. Дээрээс нь одоо сороочгийн цамцыг үйлдвэрлэхэд гаднаас харагдахад ингээд товчтой юм шиг цамц. Яг өмсөд үзэх гэхээр нөгөө товчийн наацсан байдаг ч юм уу. Тэгээ ерөнхийдөө Япон чанар манар гэж одоо яг тухайн үедээ бол дэлхийд бол нэг үйлдвэрлэл их үедээ тийм үнэлж байгаагүй гэсэн үг. Тэгээ Японы төр засгаас хэрэгжүүлсэн уран бол Made in Japan гэдэг нэрийг бол дэлхийд өндөрт гаргая гэдэг үүднээс ерөнхийдөө бараа бүтээгдэхүүнүүдэд чанартай үйлдвэрлэхийг нийт одоо салбаруудад уриалсан. Мөн Японы одоогийн хөгжсөн хамгийн том шалтгаан бол ерөөсөө хүндээ байгаа гэсэн. За энэ хүний яг ёс суртахуун үнэнч байдал ёс зүйтэй байдал хэдийн үеэс эхэлсэн бэ гэхээр 18 дугаар зууны үеэс эхэлсэн гэсэн. 1800-аад оноос гэсэн үг. Тухайн үед болохоор ерөнхийдөө хүнийхээ боловсролд Япон хүн өөрөө айгүй хариуцлагатай байх хэрэгтэй. За юм хийвэл чанартай хийдэг байх хэрэгтэй гэдэг үнэт зүйлийг хүн бүрт нь одоо боловсрлоор дамжуулж хүргэж ийсэн гэсэн үг байхгүй. За. Түр анхаарлаа хандуулаарай. Тань түрүүхнийг мэдээ. Apex Capital-ийн зүгээс хөрөнгө оруулагч харилцагч нартаа зориулан аялтай бонд урамшуулалт хөтөлбөрийг зарлалаа. Та уг хөтөлбөрийн хүрээнд бонд хөрөнгө оруулалт хийсэн 5 сая төгрөг тутамдаа урамшууллын нэг эрхтэй болж хүссэн улс руугаа аялах 3 сая төгрөгийн эзэн болох боломжтой. Тус хөтөлбөр нь 2025 оны 8 сарын 1-ээс 10 сарын 1-ний хүртэл үргэлжлэх болно. Хөрөнгө оруул, аял өгөөж өрт. Аялтай бонд. 18 дугаар зууны үеэс ерөөдөө үүдэлтэй хэрэгжижтэй. Энэ соёл юуны Япон хүмүүсийн ухамсар. Тэгвэл энэ үед бас яг тухайн үеийн төр засгаас ч юм уу те хаан засгийн үеэс юг хэрэгжүүлжсэн. Төрөөс нь бодлого хэрэгжүүлж ч юм уу те нийт хүмүүсээ соёлтой болгоё гэдэг бодлого ч юм хэрэгжүүлжсэн үү? Яг юу болж өнгөрөв те? Тухайн үед бол юу хийжсэн 1603 оноос 1868 оны үед буюу 250 5 жил биш үү тийм энэ хугацаанд Япон өөрийгөө гадаад ертөнцөөс бол бүрэн тусгаарлалцсан. За тусгаарлал гэдэг нь одоогоор яасан гэсэн үг бүх сошиал хаягуудаа хаасан гэсэн үг. Тэр нь бол тэгж байна шүү дээ. Ямар нэгэн улстай одоо нэг худалдаа хэлцээр хийхгүй ч гэдэг юм уу тийм ингээд ер нь бол ингээд өөрөөс орон хүлээж авахгүй гадагшаа хүмүүсээ гаргахгүй ч гэдэг юм уу. Яг 200 гаруй жилийн хугацаанд дотооддоо ингээд илүү нэг амар амгалан тэр үед илүү соёлын одоо нэг үзэгдлүүд илүү хөгжсөн ч гэдэг юм уу тиймэрхүү төр зургийг төлөвлөж байсан гэсэн. Одоо гадны нөлөөлөлгүй те. За өөрсдөө ч гэсэн хүмүүсээ гадагшаа гаргалгүйгээр яг өөрсдийнхөө соёлоор хүмүүжлэр за тэгээд ер нь бол ард иргэдээ нэгтгэсэн гэсэн үг шүү дээ тэр хугацаанд. Тэг ер нь бол яг тусгаарласан он жилүүддээ бол дотооддоо илүү амар тайван байдал тэгээд феодлын дайнууд зогссон самурай амьдрал гэж байдаг шүү дээ. Жишээ нь самурайнууд бол кинонууд дээр гардаг. Самурайнууд бол энгийн амьдрал руу арай нэг шилжиж эхэлж исэн үеуд гэсэн. За тэгээд ерөнхийдөө 1868 оноос Португал улстай ерөнхийдөө харилцаж эхлээд за тухайн үед ерөнхийдөө барууны боловсрал орж ирсэн гэж үздэг. Тэгээд барууны боловсрал бол орж ирснээр Японы гадаад бодлого нээлттэй болсон.
тэгээ боловсролтын систем нь илүү ингээ сайжруулаад ер нь бол одоо түрүүний ярьсан шүү дээ нөгөө Япон хүн өөрөө боловсролтой байх хэрэгтэй, ёс зүйтэй байх хэрэгтэй. Юм хийвэл чаддаг одоо нэг хүнд амлсан бол заагүйгээ тэр амлалтандаа хүрдэг байх гэдэг тэр үнэт зүйлүүд нь ерөнхийдөө түүхийн он цагаар яваад үзэхэд бол 1868 оноос эхэлтэй гэж. 1868 онд Португал улстай анх гадаад харилцаагаа эхлүүлжсэн. Тийм, тэгж болно гэсэн. Португалч ерөнхийдөө дундад зууны үед бол нэлээд одоо хүчрхэг улс орон тийм улсыг колоничлж ирсэн ч юм уу тиймэрхүү хүчрхэг улс байсан. Тийм. Тэрнийхээ үүднээс ч гэсэн хамгийн анх хэрэг Японтой бол харилцаа холбоо тогтооход барууны боловсрол, барууны ерөнхийдөө соёлыг Японд анх нэвтрүүлж ирсэн үе гэж үзэж болох гэсэн. За тэгвэл Японы хамгийн анх те ерөнхийдөө олон улсын харилцаагаа нээж эхэлсэн улс нь Португал байгаа тийм. За тэгэхээр 1600 оны дунд үеэс 1800 оны дунд үе хүртэл ерөөдөө Япон чанар, Япон соёл те хүмүүсийн тэр үнэт зүйл ерөөдөө тогтох суурь нь болсон байгаа. Тэгвэл энэхүү үнэт зүйлүүдээ ашиглаад хизээнээс яг Азийн тэргүүлэгч дэлхийн томоохон улсуудын нэг болох эхлэв те. За юу гэсэн маа нэг дайны дараах Япон улсын талаар түрүү ярьсан шүү дээ тийм. 10 жилийн хугацаанд Америк нэгдсэн улс Японтой нэгт уялдаа холбоотой хөрөнгө оруулалтын зэмнүүдийг хийж ирсэн. Япон улс ч гэсэн ерөнхийдөө байгаа бүх хүч чадлаа үйлдвэрлэл дээр өсөж зарцуулж байсан гэсэн. Хүмүүсээ хөрөнгө мөнгө санхүүгээ төмөрлөг нүүрсний үйлдвэрлэл зарцуулж байсан. За ерөнхийдөө тэгээд 50 онтой залгаж байгаа гэсэн 1950. 50 онд юу болсон бэ гэхээр Солонгосын хогийн дай ингэж ярьж байгаа шүү дээ тийм. Хоёр Солонгос хоорондоо дайтаад эхэлсэн. Тэрнтэй холбоотойгоор ямар одоо нэг хүнд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлүүд тэр дайныг далимдуулаад Япон улсын бас эдийн засаг өсрөнгөө өгсөн цаг үе байгаа. Хоёр Солонгосын дайнуудаар далимдуулаад гэсэн. Нэг талаас зөвлөлт толботоос нэг арчилсан Солонгосыг дэмжиж байдаг. Нөгөө талаас Америк нэгдсэн улс одоогийн бүгд найрамдах Солонгос улсыг дэмжиж байдаг. За тэгээ Японы одоо бомбтууд дээр Америк нэгдсэн улсын хөрөнгө оруулалттай маш их бүтээн байгуулалтуудын ажлыг хийж байсан. Зэвсэг тоног төхөөрөмжүүдийг тийшээ авчрахын тулд ингээд аюул бол хөрөнгө оруулалтыг богиноор дамжуулж Солонгос руу Японоор дамжуулж гэсэн үг байхгүй. Тэрнтэй холбоотойгоор ерөнхийдөө Японы бомбтууд нэлийн богино хугацаанд аюул асар өндөр хөгжилтэй болж исэн. Дээрээс нь нөгөө хүн хүч одоо хөрөнгө мөнгөө зарцуулж исэн төмөрлөгийн үйлдвэрүүдээр нь усан онгоц ч гэдэг юм уу те дайм байлдааны зэвсэг идэх ч юм уу те ингээд үйлдвэрлэл хийсэн бүтээгдэхүүнүүдийн гадагшаа экспорт хийж эхэлж исэн гэсэн. За тэгээд үүний дараа бол нэг 58-аас 61 он, за 63-аас 64 он, 66-аас 70 он гэдэг он цагууд байгаа гэсэн. Эдгээр он цагууд бол ерөнхийдөө үйлдвэрлэл нь нэлээд хөгжсөн, хүмүүсийнхэн ч их сайж амьдрал нэлээд сайжирцэг. Дайны дараах эдийн засаг бол нэг мөнгөний аншин айгүй өндөр унаад шинэ мөнгөнд нэмэгдэх гараа эдийн засаг бол хэцүү болж исэн бол үйлдвэрлэл нь тогтворжоод ирснээр хүмүүсийнх нь одоо орлого тогтвортой болоод за тэгээд ерөнхийдөө одоогийн яг хөгжлийнхаа эхлэхэн үеинд очиж байгаа. Эдийн засгийн суурь очиж байгаа гэсэн. Тэгээд 1960 онд Японы ерөнхий сайд одоо Икеда Хаято гэдэг хүн дараагийн 10 жил иргэдийн орлогыг 2 дахин нэмэгдүүлэх урайтай тийм төлөвлөгөө баталсан байна. Энэ нь юу вэ гэхээр дид бүтцийг хөгжүүлэх юм байна. Япон үйлдвэр нөгөө Made in Japan гэдэг нэрийг дэлхийд дахинд одоо ингээд чанартай шүүгүүддэг одоо нэг нэр хүндийг өндөр төргөх тийм одоо ажлуудыг зохион байгуулж хийж ирсэн гэсэн. Тэгвэл Япон гэхэлэр хүн болгонд бас төсөөлөгдөж байгаа л үү те. Технологи нэмээд машин. Монгол улс бараг явж зам дээр явж байгаа машины бараг 80-90% л байна. Япон машин байна шүү дээ. Тэгэхээр одоо Subaru, Toyota, Lexus, Honda гэдэг те том брэндүүд байна. Тэгвэл яг энэ том брэндүүд хизээнээс эхлээд аль брэнд нь хамгийн түрүүлж машиныг экспортлж гисэн. Ер нь бол нөгөө 1955 он гэж түрүүний бас нөгөө дайны дараах Солонгосын хоймог гэж ярьсан. Яг л тэрнтэй холбоотой 55 оноос ерөнхийдөө Схино зэргийн зүгээс автомашин үйлдвэрлэх уриалгыг гаргаад за тэгээд 58 онд бол Subaru загварын автомашин хамгийн анхны Японы одоо автомашин болж гарч ирсэн гэсэн. Subaru тэгэхээр хамгийн анхдаг чинь. Тийм. Тэгээд дараа нь Honda, Toyota тэгээд Nissan компаниуд ерөнхийдөө 55-аас нэг 60 оны хооронд ингээ анхны автомашинуудыг үйлдвэрлээд явж ирсэн. За өнөөдрийн байдлаар бол Япон автомашинууд бол дэлхийд бас борлуулалтаараа тэргүүлдэг нэлээд томоохон үйлдвэрлэгч улс одоо компаниуд болсон гэсэн үг шүү дээ. Япон улстай ч гэсэн эдийн засгийн хувьд нэлээд ач холбогдолтой томоохон компаниуд нэг. Сайхны хүртэл Toyota ер нь бол жилд борлуулагч автомашинаараа
тэрүүлэгч байлаа шүү дээ. Тийм. Ер нь бол нөгөө нэг цахилгаан автомашин, хэтийн автомашинууд гарч ирэхээс өмнө бол Tesla BYD-гаас өмнө Toyota л байлаа шүү. Тийм байсан гэсэн. За тэгээд 55 онд засгийн газраас ерөнхийдөө иргэдийнхээ орлогыг 10 жилийн хугацаанд дараагийн 10 жилийн хугацаанд 2 дахин нэмье гэдэг энэ одоо арга хэмжээ бол ингээд бодитойгоор маш богино хугацаанаас өмнө бол хэрэгжсэн гэж үздэг. За тухайн үед бол нэг иргэний жилийн дундаж орлого нь бол 260 мянган йен болж өссөн гэж байгаа. Тэгэхээр нэг 100 орчим мянган йентэй байсан бол 10-аас богино хугацааны жилд бол 2 дахин буюу 260 мянган йенд хүрсэн байгаа гэсэн үг. За үүнийг хэрэгжүүлэхэд бол Японы засгийн газрын зүгээс одоо томоохон аж ахуйн нэгжүүдтэйгээ нэгт уялдаа холбоотой татварын хувьд хөнгөлөлтүүдийг зээл тусламжийн хувьд бол ингээд баг хүүгүү шахуур нэлээд их зээл тусламжуудыг үзүүлж исэн. Өмнөхөө үр дүнд бол тэгээ Япон үйлдвэрлэл бол дэлхийд ихэнд танигдсан. Тэгвэл хүн төрөлхтний нэгдлийн бэлэгдэлтэй зуны олимп 1964 онд Токиод зохиогдчихсныг бас хүмүүс ер нь бол мэдчихэж байгаа баг. Тэгвэл одоогийн саяны яригдсан түүхээс аваад үзэх юм бол дэлхийн 2 дугаар дайнд бас нэлээд том зохиолтыг авч ирсэн Япоос 20 жилийн дараа тэр том олимпик ер нь амжилттай зохион байгуулсан байна. Тэгэхээр энэ үйл явдал саяны тэр эдийн засгийн өсөлт нөлөөлөв те яаж энийг зохион байгуулж чадсан. Ер нь бол үйлдвэрлэлийн бодлого, экспортын дэмжлэг тэгээд Япон банкнуудын хувьд одоо нэг аж ахуйн нэгжүүдтэй хямц зээл олгож исэн. За тэгээд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн татварын хувьд бол маш тоотой орчин нөхцөлийг бүрдүүлж исэн гэсэн үг шүү дээ. Хоёулаа түрүү ярьсан Европ руу загас экспортлж байгаа талч гэдэг юм уу те. Тэрийг хүртэл нөгөө нэг Япон чанараа нэг тавина гэдэг уриатайгаар ингээд маш хурдан хугацаанд сайжруулсны үр дүнд 64 онд бол олимпик их нутагтаа зохион байгуулах одоо зохион байгуулсан шүү дээ. Тэгээд ерөнхийдөө тэр үеэс эхлээд бидний сайн мэдэх одоо Toyota, Sony, Panasonic зэрэг одоо үйлдвэрлэл томоохон компаниуд бол яг одоо төрөн гарсан гэсэн үг. Тийм. Тэгээд одоо жишээ нь 1950-аас 70 оны хооронд бол Япон улсын эдийн засаг жил дунджаар 10%-аар өссөн одоо бүрдлэгийн нийтийг гайхширсан зүйл гэсэн үг шүү дээ. Бүр тогтмол 20 жилийн хугацаанд ингээд дунджаар 10% гэж юм бол тийм. Манай улсын хувьд нэг 15-6 оны үед 12 өндөр өсөлт үзүүлэхэд дэлхийн нийт яаж гайхчихлаа. Тэгээд тэр өсөлтийг харин харамсалтай нь бол нөгөө доктортой хэмжээнд авч чадаагүй. Япон улсын хувьд бол тэр өсөлтөө 20 жилийн хугацаанд бол ингээд доктортойгоор аваа явуулсан гэсэн. За тэгээд олимпик болсон ингээд 70 хүртэл ингээд нэг 20 жилийн хугацаанд бол эдийн засаг нь бол айгүй өсөлттэй явж байгаад 1980-ад оны ерөнхийдөө хөрөнгөний зах зээлийн тэлэлт нь орж ирж байгаа гэсэн. 1980-ад онд бол санхүүгийн либералчлал буюу санхүүгийн хөвчлөлтүүд хөрөнгөний зах зээлийг нээлттэй болгох, за Токиог ерөнхийдөө Азийн санхүүгийн төв болох зорилтуудыг төвшүүлж исэн. За үр дүнд нь болохоор 1989 онд Nikkei 225 гэдэг индекс 39 мянган одоо point хүрч одоо түүхэндээ таашаа шинжилж исэн гэсэн үг байна. Тэгээд тэрнээс харамсалтайгаар 1989 онд түүхэндээ таашаа шинжилсэн индекс маань өнгөрсөн жил буцаж түүхэндээ таньсан дээр хийж байгаа гэсэн. 89 оноос хойш 2024 он. Тийм. Ер нь бараг 40 жил орчмын хугацаанд буцаж хөрөнгөний зах зээлийнх нь одоо нэг томоохон индекс нь дээд таньшинтай хүрч байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд ингээд 50-с 70 он бол ингээд эдийн засгийн хувьд бол асар урттай өгцөн. Түүнийгээд байгаа ч гэсэн олон улсын хөрөнгөөр олдож Япон руу чиглэж исэн. За тэгээд Японы хөрөнгөний бийж бол 1980-ад онд бол маш том тэлэлтийг хийж исэн. 89 онд бол Японы хамгийн том Nikkei индекс 39 мянган одоо point хүрч түүхэндээ таньшаа шинжилж исэн гэсэн үг. За тэгээд хөрөнгөний зах зээл дээрх бага хувьцаанууд индексүүд ерөнхийдөө нэлийн хөөсрөл явагдчихсэн гэсэн. Тэгээд ерөнхийдөө тэр хөөс бол 90 онд бол хагарсан. Тэгээд банкуудын зээл олголт, замраагүй зээл олголт нэмэгдсэн байсан. Тэгээд ерөнхийдөө 90 онтой залгаад 90-с 2000 онд бол нөгөө Японы алдагдсан 10 жил буюу эдийн засгийн өсөлт бол нэлийн саарсан, инфляц нэлийн буурсан, иргэдийн худалдаа авах чадвар нэлийн муутсан гэдэг ингээд залгаацлага авчиж байгаа гэсэн. Тэгвэл сая ярьсанчлан тийм ээ 1950-аас 1970 оны хооронд тогтмол өсөлттэй тий. Тэрийг бол хүм болон харж байгаа. Ер нь бол ингээд тогтмол 20 жилийн хугацаанд өссөн гэдэг чинь ер нь ихтгэл даахсан байна гэдэг. Тэгээд 89 онд тэр индекс маань дээд оргил төвчнөө тогтоосон гэдэг нь бол бас хүмүүс ямар их ихтгэл найдвар байсан бэ те гэдгийг харагдаж байгаа шүү. Гэхдээ 89 оноос хойш 35 жилийн дараа те сая дахиад оргил
ханшиндаа хүрч байгаа гэж шүү дээ. Тэгэхээр тухайн үед хэр том хөөсрөл явуулж ирсэн бэ гэдэг бас нэг талаараа мэдрэгдэж байна тийм үү. Тэгээд ерөнхийдөө одоо 30 хэдэн жилийн дараа томхон индекс маань ингээд бүх цаг үеийн дээд ханшаа шинжилж байна гэдэг чинь бас тэр хугацаанд Японы эдийн засаг айгүй огцон мордон өндөр өсөлттэй байж байгаад ингээд баг багаар саарад сүүлдээ бүр гаццсан ч юм уу те нэг төвшөнд очиж гаццсан. Нэг тийм дүр зургууд бол ажиглагдчихсэн гэсэн үг. Тэгээд ер нь бол нэг үйл хөдлөх бол өрнгийн зах зээл нэлээд хөөсөрсөн багт бол хүмүүсийн хөрөнгө оруулалт бол ингээд нэмэгдээл 80 онд бол явж байсан гэсэн үг шүү дээ. Тухайн цаг үед бол одоо нэг чип дээр байлаа гэхэд би магадгүй одоо тэр цаг үед бүх юмны үн өсөөд хүн болгон хувьцаанд худалдаж аваад ашиг хийгээд ивэл чи ч гэсэн надаас дутхгүй тул магадгүй нэг худалдаа авалт хийж зах зээл дээр фомо үсэж шүү дээ. Тэр нь бол хөөсрөлт үсээд фомороод худалдаа авалт нэмэгдээд тэгээ энэ хөөсөлний удаа явахгүй л тий. Тэгээ ерөнхийдөө 90 оны хямралтай олзоолгож байгаа гэсэн. За тэгээ 90 оны хямралаар бол ерөнхийдөө санхүүгийн зохицуултуудыг чангатгаад компани өрийг ерөнхийдөө бууруулсан. Үр дүнд нь болохоор хөрөнгө оруулалтыг идэвх буурсан. Тэгээд Япон компаниудыг үүний үр дүнд бол ерөнхийдөө Япон сайн компаниудын хувьцааг бол хямд үнээр худалдаа авах боломж ингээд өсөж байгаа гэсэн. Тэгээд эдгээр одоо 1999 2000 онд бол ингээд санхүүгийн зохицуулалтаа чангатгаад банкны системээ ерөнхийдөө аврахын тулд нэлээд олон бодлогуудыг хийгээд энэ хугацаанд бол Японы эдийн засаг бүр яг өсөөгөө бүр тэг түвшинд очсон гэж бол үзэж байна. Энэ цаг бол алдагцсан 10 жил гэж бол улсын шинжээш Японы хөрөнгө оруулагч гэсэн өөрсдөө ярьдаг байхгүй тийм 1990-с 2000 он. Тэгвэл одоо тэр гацалтанд орсон байсан тийм огт өсөлтгүй болсон байсан энэхүү эдийн засгийг сэргээхийн тулд ямар хөө бодлогуудыг хэрэгжүүлж эхэлв. За ер нь бол 2012 оноос хойш одоо нөгөө Японы ерөнхий сайдчаа тийм Abenomics гэдэг одоо бодлогыг хэрэгжүүлсэн 2012 онд. Тэгээ ерөнхийдөө бодлого нь болохоор 3 сум буюу мөнгөний зөөлөн бодлого, төсвийн урамшуул, бүтцийн шинжилэл гэсэн томхон үр дүнтэй бодлогуудыг хэрэгжүүлээд за тэгээ 2012 оноос нөгөө нэг Nikkei 225 гэдэг индекс маань 8000-аас 2021 он хүртэл 31000 point болж өссөн. За үүний үр дүнд бол нөгөө нэг бодлогын хүүгээ бууруулад мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлснээр зээл олголтууд нэмэгдсэн. За тэгээд зарим тохиолдолд бол бүр нөгөө нэг зээлийн хүн тэг болцсон цаг үед байгаа. Зарим тохиолдолд бүр хасах руу орж исэн ч хөө одоо Японы банкнаас чи зээл авахын тулд банк чамд мөнгө өгөх гээд байгаа байхгүй. Тийм ээ тийм. Инфляци нь бүр дефляц. Тийм төвшин зарим үедээ бол хасахтай, зарим үедээ тийхтэй ерөөсөө иргэдийн худалдаа авалт бол ингээд буурсан. Одоо иргэдийн худалдаа авалт буураад ирэхээр нөгөө бараа бүтээгдэхүүний үн угаасаа дагаад буурна шүү дээ. Эрэлт байхгүй нийлүүлэлт нэгсээд байвал тэгэл тэргээд байгаа л бараа бүтээгдэхүүний үн бууж байгаа. Тэгээ иргэд бол нөгөө банкнд аягүй их мөнгө хадгалаад байх сонирхолтой. Тэгээд банк уул нөгөө нэг иргэдийн одоо хадгалж байгаа мөнгийг зээл хэлбэрээр тараагаад ашиг олмоор байдаг ч гэх юм уу те. Зээл авах хүн нэг талтай байхгүй. Зээл авах хүн нэг талтай байхгүй. За тэгээд олон улсад маш одоо сонирхолтой нэршил сонирхолтой үзэгдлүүд гарсан. За энийг бол carry trade гэж байна. За энэ юу гэж байгаа гэхээр тий Японоос хүүгүй шахуу зээл аваад өөр улсын хөрөнгөний зах зээл рүү эсвэл өөр улсын засгийн газрын бонд руу хөрөнгө оруулалт хийгээд их боломжтой байна тий. Энэ боломжтой. Тэгээд 2024 онд Японы төв банк бодлогын үүдээ өөрчлөлт оруулж эхэлсэн түүнтэй холбоотойгоор Америкийн хөрөнгөний зах зээл бол бас нэг өдрийн дотор аягүй өндөр нэгжээрөөс авалсан. Тэгээд тэр юутай холбоотой гэхээр нөгөө нэг Японоос хүүгүй шахуу зээл аваад байдаг байсан нөхдүүдийн хүүг нэмэгдүүлчихэж байгаа гэсэн үг. За. Тийм. Тэгэхээр 30 жилийн хугацаатай ингээд зээл ч юм уу эсвэл урт хугацаатай зээл авсан бол нөгөө нэг төлөх одоо хүүгийнх нь төлбөр нэмэгдээд тэгээ нөгөө энэ талтай болохоор Америк хөрөнгөний зах зээлийн хувьцааж гэдэг юм уу засгийн газрын бондод хөрөнгө оруулалт хийсэн байсан хүмүүс маань болохоор мөнгөө гаргаж аваад буцаагаад Япон руу оруулах юм уу зээлээ тийм их үү тийм урсгал нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор зүгээр нэгэн өдрийн дотор Америк хөрөнгөний зах зээл бол маш өндөр савлгаа үзүүлж ирсэн. Тэгээд ер нь бол эдгээр ингээд түүхэн үйл явдлууд Японы засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогыг хараад үзэхэд дэлхийн хөрөнгөний зах зээл дээр дэлхийн эдийн засагт бол нэлээд том одоо ингээд анхдагч зүйлүүдийг хийсэн. Тэр ч утгаараа Япон бол өнөөдрийн байдлаар дэлхийд эдийн засгаар эхний топ 5-т явж байна. Тийм. 4-4 тогтмол топ 5-аар орсон гэсэн үг тийм. 5-т явж байгаа. Тэгээд нийт одоо хүн амынх нь
боловсрал дээрээс нь орлогын түвшин бол дэлхийн улсуудтай харьцуулахад бол харьцангуй өндөр. Тийм одоо ус болсон байна гэж үзэж байна. За тэгвэл түүхийн хувьд нөгөө нэг өндөр өсөлтөд тогтмол хадгалж исэн улс маань тийм ээ бас нэлээд урт он жилүүдэд те ер нь бол эдийн засгийн тогтворч аваад зохистой байдалд ороод за бүр сүүлдээ дефляц хүртэл явж ирсэн гэдэг чинь те. Тэгэхээр өнөөгийн яг нөхцөл байдалд Япон улс маань ямар хуу бодлогыг хэрэгжүүлж байна, хөрөнгөний зах зээл болон эдийн засгийн үзүүлэлтүүд нь ямар хуу төвшөнтэй те. Тэгээд ерөнхийдөө Япон улсын эдийн засаг бол айгүй сорилт ихтэй байгаа гэж харж байгаа. Миний хувьд явах дээр нь дэлхийн нийтээр зарим шинжээч ч гэсэн ер нь бичиж байна. Тэгээд хүн амын айгүй хурдан хөшөрж байгаа. 65-аас одоо 5 он дутмын нэг нь 65-аас дээш насны хүн болцсон. Тэгээд төрөл жоохон багасж байгаа. Тэгээд бас нэг сонирхолтой юм бол Японы нийт улсын өр гэж байгаа байхгүй юу? Улсын улсын өр. Тэр нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 250% тэнцдэг гэсэн. Дэлхийд дээр цар ганцлсан. Хамгийн хүртэ. Гадаад улсад бүр маш хүртэ байдаг нь шүү дээ. Тийм, гадаад улс ч гэдэг юм өөр банк санхүүгийн байгууллагууд ч юм уу тийм ингээд ер нь бол айгүй хүртэ гэсэн. Одоо жишээ нь хоёулаа жишээ аваад үзэхэд хоёулынгийн орлого нэг 10 сая төгрөг байлаа гэхэд хоёулаа 25 сая төгрөг зээлтэй явах нь шүү дээ. Тийм. Тэгээд тэрүүгээрээ бас маш өндөр үзүүлэлттэй ордог. Тэгээд тэгсэн хэдий ч гэсэн ерөнхийдөө бас дэлхийд эдийн засгийнхаа одоо чадамжаараа, багтаамжаараа бол ихний тавт яваад байдаг. Тэгвэл одоо хөгшин улс тий. Ер нь бол нийтээр баг зэрэг ер нь ингээд дунджаар тий хөгшрөөд байна. Тэгсэн мөртлөө өрийн түвшин болоод маш өндөр байгаа. Тэгэхээр энэ улс ямар нэг байдлаар одоо эрсдэлд орж байгаа гэсэн үг үү? Тэгээ бас нөгөө нэг Японд улсад нь яг зээлсэн хүмүүс нь хаанах вэ гэдэг үзгээр бас Японы өөрийнх нь аж ахуйн нэгжүүд өөрийнх нь иргэдүүд нөгөө нэг янзрынхаа бодлыг авцсан ч гэдэг. Тэгэхээр бас нэг талаараа тайвшруулж болох байсан шүү. Тийм байна тий. Тийм тийж бас харж болно. Бүх нь яг олон улсад бол биш юм шүү дээ. Тэгээд одоо Япон ер нь бол нөгөө нэг электроник салбартаа бол дэлхийд тэргүүлж байгаа шүү дээ. Робот, хэмэл оюун ухаан, тэгэл автомашин энэ зэрэгээр бол Япон бол дэлхийд бол тэргүүлэгч улсууд байна. Тэгээд тэр 24 оноос нөгөө нэг Япон улсын хөрөнгөний зах зээл 89 оноос хойш 34 жилийн хугацаанд анхудаа ингээд топ түвшний хэвцэн гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ өсөлт цаашаа үргэлжлэх үү гэдэг дээр ихэд хөрөнгө оруулагчд бол нэлээд итгэлтэй байгаа. Одоо бид бүгдийн сайн мэдэх Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын багцынхны ихэнх хувь нь бас Япон руу чиглэсэн. Японы эдийн засаг ирээдүйд нэлээд итгэлтэйгээр хөрөнгө оруулалтуудыг хийж байна. Тэгээд зүгээр эрсдлийн хувьд бол хараад үзэхэд бол нөгөө хүн амын түвшин бол хэтэрхий хөгшин болж байна. Тэгээд нэг давуу тал нь бол Япон бол цагаач хамгийн багтаа улс. Нийт хүн амынх нь 98% нь бараг Япон үндэстэн. Тэгээд нэг 125 орчим сая байх шиг байна. Тэгээд тэрнийх нь бараг 100 орчим сая, 110 гаруй сая нь бол яг Япон үндэстэн. Цагаач бол аюул багтаа. Тийм багтаа улс. Тэгээд гэмтэргийн гаралт бас дэлхийн улсуудтай харьцуулахад бол харьцангуй бага, тайван хүн амьдрахад аюул тайван гэж тооцогддог юм байлээ тийм. За хүн амын хувьд бол нэг 124-25 сая 2024 оны байдлаар за тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүний нийт хэмжээ бол нэг 4.2 их $80. Нэг хүнд ногдох дотоодын одоо нэг хүнд ногдох орлогын хөл нэг 35 мянган гаруй $. Монголтой харьцуулахад бол бараг 7 их гэсэн. За тэгээд гол экспорт хийж байгаа орлого нь бол автомашин, электроник, тэгээд машин механизм ерөнхийдөө үйлдвэрлэлтэй холбоотой биш үйлдвэрлэлтэй ерөнхийдөө автоматжуулалттай холбоотой бүтээгдэхүүнүүдээр аягүй техник технологи холбоотой. Тэгээд гол импорт нь болохоор нөгөө нэг Японч газрын баялаг багтай, дээрээс нь газар нутгийн хэмжээ аягүй багтай учраас бараа бүтээгдэхүүний түүхий тэгээд дээрээс нийт хүнсний бүтээгдэхүүнийхээ 80 орчим оюуг л гаднаас импортлж авдаг. Ерөнхий Японы эдийн засгийн үзүүлэлтийг 2024 оны байдлаар хараад үзэхэд бол нэг нийт хүн ам бол нэг 124 саятай байгаа. За тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүн бол нэг 4.2 их $80. Нэг хүнд ногдох орлого бол нэг 35 мянган орчим $. Монгол улстай харьцуулахад бол нэг 7 дахин болсон шүү дээ. За тэгээд нийт яг экспортын гол орлого бүрдүүлж байгаа нь бол мэдээж автомашин, тэгээд түүнтэй холбоотой машин механизмууд, үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнүүд эзэлж байгаа бол гол одоо импортын бүтээгдэхүүнүүд бол түүхий идүүд байгаа. За тэгээд Япон бол бас нөгөө газрын баялаг багтай, газар нутаг багтай учраас хүнсний бүтээгдэхүүнийхээ нийт 80 орчим хувийг бол гаднаас импортоор авдаг. Тийм бас онцлогтой бас. Хүнсний бүтээгдэхүүнийн түүхий идэгтэй. Тэгвэл энэ надад сонирхолтой байна л да. Одоо нөгөө соёлын бол урлагийн зүйлүүд байна шүү дээ. Аним, манга,
За дээрэс нь нэмээд юу байгаад байгаа. Тэр видео тоглоомод байгаа даа. Тэгвэл энэ бүтээгдэхүүнүүдийн нь дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь хэдөө вэ? Тэр ерөөдөө сүүлийн жилүүд бол яг энэ анимийнх нь одоо зах зээлд эзлэх хувь хэмжээ бол Япон бол харьцангуй өндөр болсон. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулаад үзэхэд бол бараг нэг орчим хувийг бол энэ зах зээл бол эзэлж байгаа гэсэн үг. Энэ зах зээлтэй. Тийм, entertainment салбарын зах зээл нь бол эдийн засгтаа нэлээд том байр суурь эзэлж эхэлж нөлөөлөл үзүүлээд эхэлсэн. Цаашаа өсөх боломжтой л гэж харагдаж байгаа гэсэн. Тэгээ ерөнхийдөө Японы эдийн засгийг хараад үзэхэд бол ингээд нэг 10 жил яач юм уу тэгээ 20 хэд хэдэн жилийн ингээд онцлог мөчлөхүүд бол байгаа. Тэгээ түрүү ярьсан алдагдсан 10 жил гэж ярьлаа. За тэрний дараа бол нэг за Abenomics алдагдсан 10 жил гэж ярьлаа тийм банк санхүүгийн цэвэрлэгээ гэж 2000-аас 2010 оны хооронд бол явагдлаа. Муу үрийг засгийн газар одоо худалдаж аваад муу өрүүдийг бууруулах, дээрээс нь одоо хэд хэдэн том банкуудыг нэгтгээд мега банкуудыг бий болгох. Тэрний үр дүнд бол одоо ингээд томоохон банкуд бий болсон байна. 12-оос 20 онд бол Японы ерөнхий сайд Абе өөрийнхөө одоо нэртэй Abenomics гэдэг хөтөлбөр одоо хэрэгжүүлсэн бүтэн 8 жилийн турш. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол мөнгөний зөөлөн бодлого, санхүүгийн урамшуул, бүтцийн томоохон шинжилтүүдийг хийгээд за 20 он буюу цар тахлын үедээ нүүр тулж байгаа гэсэн үг. За цар тахлаар бол Япон бол бас нэлээд эдийн засгийн хувьд бол бас тэмч таатай бол байгаагүй. Ерөнхийдөө засгийн газраас асар их дэмжлэгийг цар тахлын үед бол үзүүлж исэн. Японд анх удаага эрүүл мэндийн одоо түвшний инфляц бол 2-3% болж ингээ өсөж эхэлж байгаа гэсэн. За тэгээд өнөөгийн сэргэлт буюу одоо 2024-өөс 25 он буюу нэг сүүлийн жилийн хугацаанд шинжлэгдээгүй байсан томоохон индекс маань шинжлэгдлээ. За үнийгээ дагаад 30 жилийн хугацаанд одоо алдагдсан цикл дууслаа гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Инфляц буцаад эргэж ирж байна. Үүнтэй холбоотойгоор бодлогын хөө бусдаагаад нэмэгдэж байна. Ер нь Японы өрнгийн зах зээл, Японы эдийн засаг ингээ цаашаа бол ингээ өсөх хандлагатай байна гэж олон улсад бол харж байна. Тэгээд үнийгээ дагаад олон улсын хөрөнгө оруулалтууд бол нэлээд нэмэгдэж байна. Одоо бид бүгдийн сайн мэдэх Warren Buffett бол Японы улсын томоохон үйлдвэрлэгч компаниуд хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн. Ер нь Япон компаниуд бол одоо нэг хөрөнгө оруулахад тохиромжтой гэдэг сигналыг бол олон улсад бол өгч байна гэж харж байна. За өнөөдөр тийм ээ Азийн тэргүүлэгч дэлхийн топ улсуудын нэг Японы талаар сонирхолтой мэдээллийг бэлтгэн за түүх эдийн засаг хөрөнгөний зах зээлийн талаар мэдээлэл бэлтгэж ирсэн. Халуут илэрсэн дээ. Баярлалаа. Одоо подкастын төгсгөл хэсэгтээ өөрийн чинь чөлөөт цагийг гаргаж өгье. Тэгэхээр өнөөдрийн ярилцсан сэдв болон нийт ер нь бол одоо тогтмол гадаад зах зээлийн талаар судалгаа шинжилгээ хийгээ явж байгаа. Энэ талаар хүмүүст мэдээлэл болон дүгнэлт хэсгээ танилцуулаач. За яг өнөөдрийнхөө сэдвийн талаар ерөнхийдөө нэг дүгнэлтэл бол Японы эдийн засаг бол ингээл нэгэн цагт бол гайхамшигт өсөлтийг үзүүлэл түүнийхээ дараа уналттай нүүр тулаал өнөөдрийн байдлаар бол хийхэд бол дахин сэргэж байгаа гэдэг дүр зурагтай явж байна. Тэгээд энэ замнал нь бол ерөнхийдөө Японд биш зөвхөн зөвхөн Японд биш дэлхийд даяар ингээд сургамжийг өгч байгаа. Дэлхийн улс орнууд бас Японы хэрэгжүүлсэн арга замууд, Японы алдсан алдаануудаас бас одоо ингээд өөрсдөө сургамж болоод явж байна. Тэгэхээр одоо сонсогч та бүхэн ч гэсэн яг Японы эдийн засагт хөрөнгө оруулах гэж байгаа бол өнгөрсөн уналтаар нь биш одоо эхэлж байгаа магадгүй ирээдүйн эдийн засгийнхаа өсөлтөнд нь судалгаа шинжилгээгээ сайн хийгээ. За магадгүй манай компаниас мэргэжлийн зөвлөхүүдээс мэргэжлийн зөвлөгөөг аваад бас Японоос хувьцаанууд нь өөр хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх боломжтой. За биднээс зөвлөгөө мэдээлэл авахад бол нээлттэй гэж хэлье да. За тэгвэл Япон улс болон олон улсын зах зээлд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой харилцагчид маань юугаар холбогдож яаж мэдээлэл авах вэ? Веб хуудасуудаар болон сошиал хуудасуудаар холбогдох боломжтой. Мөн за манай гадаадын ярилцааны утасны дугаар бол 8803 энэ доор текстээр гаргаж байгаа хэрэг. За тэгээ текстээр доор гарч байгаа дугааруудаар холбогдох боломжтой, сошиал сувгуудаар холбогдох боломжтой. За өнөөдөр хүрэлцэн ирж судалгаа танилцуулсанд баярлалаа. За баярлалаа. Өрсөнд. Capital World podcast-ийн маань 7 дахь дугаартай хамт байсан нийт сонсогч үзэгчдтэй баярлалаа. Ингээд дараагийн дугаараар уулзцаая.